Сайн бацгаана уу, шимжлэхээр олзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийнхаа цуврал бичлэгүүдээр би та хэзээ Японы алдартай домгийн сүнс чөтгөрүүдийн талаар ярьж байгаа шүү дээ. Тэгээд йокай болон юрей буюу одоо нэг талаараа нэлээд тийм чөтгөрлөг зүйлс, нөгөөх нь болохоор яг сүнслэг тэр хоёрыг ингээд хуваагаад ярьж байгаа. Өмнөх дугаар дээр болохоор йокайийнх нь нэг төлөөлөл болсон тэнгүүгийн талаар ярьсан. Тэр тэнгүүгийн талаар бичлэгийг жоохон баг үзсэн байсан шүү. Хэрвээ үзээгүй хүмүүс ах юм бол үзчихэд орж ирээрээ. За тэгээд энэ удаагийнхаа дугаараар болохоор амлсан ясаараа юрей буюу илүүтэй те сүнслэг тэр зүйлсийн талаар ярина. Гэхдээ энд бол угаасаа та хэд мэдж байгаа Японч ер нь нэг тийм сүнсэрхэг юмараа нэлээд алдартай байдаг шүү дээ. Тийм ч учраас маш их тийм сүнсний домгууд одоо байдаг. Домгуудаас гадна одоо сүнстэй холбогдолтой кинонууд ч гэсэндээ их байдаг шүү дээ. Тэгээд Японд хурж ирсэн хүмүүс одоо сүнс харах гэхээсээ маш их айдаг ч юм уу те. Японыг сүнстэй учраас хурж ирж амьдрахаас айдаг гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд нэлээд байдаг. Гэхдээ би бол яг тийм орчин үеийн сүнс гэхээсээ илүүтэй энэ Японы одоо алдартай сүнснүүдийг нь ярих гэж байгаа шүү дээ. Тэгээд энэ удаагийнхаа дугаар дээр би яг Японы алдартай 3 сүнсний домгийг ярих болно. Яг энийг болохоор юу гэж нэрлэдэг вэ гэх юм бол Нихон Сандай Кайдан гэж байгаа. Японы хамгийн алдартай 3 одоо эмэгтэй сүнсний төв байгаа. Тэгэхээр энийг хэдүүлээ маш богино хугацаанд. Тэгэхдээ яг домгийг нь ярих гэж бодож байна. Гэхдээ мэдээж домог учраас нөгөө хүмүүсийн ам дамжиж явж байгаад ингээд нэлээд өөр төрлөөр нэлээд тархсан байдаг. Тэгэхдээ би энэ дундаас нь хамгийн илүү одоо алдартай байдаг домгийг нь гэх юм уу те. Ерөнхийдөө утгууд нь адилхан ч гэсэндээ үйл явдлууд нь жоохон өөр байгаа зэдэг талтай байхгүй. Тэгэхээр энэ талаар яриа гэж бодож байна. За тэрнээс өмнө уртад бол ер нь нэг одоо Японы дээр сүнсний талаарх яриа гэх юм бол те төгсөөд хоёрын өмнө хийжсэн Японы алдартай сүнс чөтгөрүүдийн талаар гэх нэг бичлэг байгаа гэж өмнөх бичлэгтэрээ хэлсэнчлэн тэрэн дээр мөн одоо төгсөө бол Японд хурж ирээд хэрхэн сүнстэй очирж исэн бэ гэдэг яриагаа ярьсан байгаа. Миний хувьд болохоор ер нь жоохон тийм сүнс ч юм уу те тиймэрхүү юм хардаггүй төрлийн хүн. Тэгээд дээрэс нь их итгэдэггүй маягийн гэх юм уу да тий. Гэхдээ мэдээж одоо төгсөөг харсан байгаа учраас тий төгсөөд чинь би ч одоо итгэж байгаа штэ. Энд чинь миний одоо нөхөр учраас би ингээ худлаа хараад ингэж бодохгүй. Дээрээс нь өөрөө итгэл төрүүлэх хүн учраас тэр хүний одоо ярьсан зүйлд нь би итгэхээс өөр аргагүй. Тийм учраас за ер нь байд юм байна да. Би бол хардаггүй юм байна гэж ер нь бодож байгаа. Тэгээ сая манай найз бас Токиод наашаага ажиллаар хурж ирсэн байхгүй. Тэгээд нөхөртөөгөө хамтдаа хурж ирээд бид нар ажиллаар ирсэн учраас тусдаа өрөөнд дунтуулдаг ажиллаар ирсэн хүмүүсээ чинь ихнэр нөхөр гэж хэлсэн ч гэсэндээ тэгээд нөхрөөсөө тусдааны өрөөнд унтж байгаа шүнэн сүнс хараад явсан байсан. Өөрхийн амта 4 хоног л хурж ирж байж байгаа байхгүй. Тэгэж 4 хоног байхдаа одоо буудал дотроо сүнс харсан гэсэндээ нэг охины сүнс яг унтж яхад нь орж ирсэн. Тэгэл мэдээж манай найз бүр амар их айсан гэсэн. Гэхдээ манай хүн ч өөрөө тийм бүддийн шашинтай ер нь бол нилээн тийм инэрэнгүү тийм нэгүүлсэнгүү хүн баггүй юу. Тийм учраас одоо тэр охины сүнсийг ингээд хараад хичнээн айж байгаа ч гэсэндээ үн ингээд жоохон охины сүнс байх юм. Тэгээ яасан юм бол та хөөх юм ингээд нөгөө айхтайгаа зэрэгцээд ингээд нэг тийм өрөвдөж хайрлах нэгүсэх тэр сэтгэл нь ингээд хамт төрсөн ингээд тэгжсэн. Тэгээ тэр сүнснийх нь хувьд болохоор жоохон тэгээд урт хар үстэй, тэгээ цагаан палажтай, урдуура чолктой тийм одоо тэгээ бидний хэлдгээр тийм сонгодог дүр төрхтэй байсан гэд тэгж хэлжсэн. Тэгээд ер нь Японд хурж ирээд одоо аяллаар ч юм уу те эсвэл ажиллаар хурж ирээд байж ах та хэрвээ сүнстэй таарж исэн тийм тохиолдлууд авах юм бол та хэд маань бусад үзэгчдтэйгээ хуваалцаад комент хэсэгт бичиж үлдээгээрээ. Сонирхолтой байж магадгүй. Тэгээ сүнсний талаар миний бас нэг бодож явдаг зүйл гэх юм бол одоо Япон бол жишээ нь нэлээд сүнстэй гэдгээр алдартай байдаг. Ер нь яагаад Япон сүнстэй байд юм бэ гэх юм бол мэдээж нөгөө сүнс чинь усыг гаталж чаддаггүй учраас яг энэ одоо Японыхоо энэ жижигхэн нутаг дэвсгэртэй хичнээн олон сая хүн амтай байлаа тий. Тэгэхээр энэ дундаас нөгөө гэмт хэргийн гаралт нь олон сая хүн бодох юм бол мэдээж олон байдаг ч гэсэндээ дундаж үзүүлэлтээрээ бодох юм бол одоо Монголоос арай бага байдаг гэдэг ч юм уу тий. Яг тэрэн шиг тий сүнс байх магадлал нь хүн ам ихтэй учраас угаасаа өсчдөг гэж бас ойлгож болно. Нэг тийм юм байгаа. Нөгөөх нь болохоор сүнсийг чинь одоо ингээд яагаад ер нь хүмүүст харагддаг юм бэ гэдгийг нь маш олон төрлийн тайлбар байдаг шээ тий. Ингээд камерт үзэгддэггүй мөртлөө нүдээр харагдаад идэг гэдэг нь одоо физикийн бас одоо тиймэрхүү үзэгдлүүд байгаад байгаа юм. Яг тэрэн шиг ингээд сүнс бас тиймэрхүү байдлаар хүмүүст харагддаг байх үү дээ. Тэгээд тэгж харагдахдаа одоо нөлөөлдөг зүйлс гэж байгаа хгүй. Тэрэнд нь одоо гэрлийн эффект байдаг ч юм уу те. Өндөр нам ингээд тэгээ тухайн үеийн тэр тайминг тэр бүх юмнууд нөлөөлөхөөс гадна одоо хүний тэр одоо нүдний харааны
бүтэцтэй тэр нь ингээ бас хүнийх өөр байгаад байгаа штэ. Тэрнээс ингээ шалтгаалаад яг энэ Японы одоо нутаг цаг агаар байгалийн газар одоо байгалийн тогтоц байдал агаарын даралт хим гэдэг ч юм уу те энэ чигшил ихтэй байдал гэдэг энэ маш олон юмнуудаасаа ингээ шалтгаалаад тэгээд одоо хүний нүдний бүтэцтэй ч юм уу те хамааралтайгаар энд одоо ямар нэгэн тийм тэг үл тайлагдах тиймэрхүү урвал маягийн юм үүсдэг байхыг үүсэхгүй гэж би бас боддог гэх юм уу. Тийм ч утгаараа ер нь энэ тэнд ингээ янз юм дуурахч байт юм уу аль эсвэл юм одоо гулсаж мулсах ч юм уу те тиймэрхүү юм байх юм бол би ер нь ихэвчлэн энэ бол одоо цаана ямар нэгэн учиртай байгаа даа гэж ер нь тэгж боддог гэж хэлж болно. Тэгтээ хичнээн тэгж бодсон ч гэсэндээ цаана мэдээж нөгөө хүний нэг юм сониучсан байгаа учраас энэ гэхдээ инээрээ сүнс бол гэдэг ч юм уу те тиймэрхүү юмнууд бол дотор мэдээж үгүйсэх одоо гарч ирдгийг үгүйсэхгүй. За тэгээд хэдүүлээ энэ алдартай хідэн домог руугаа орцгоё. Хамгийн ихний домог бол Оювагийн домог байгаа. Оюва гэдэг нь маш үзэсгэлэнтэй нэг эмэгтэй байсан. Тэгээд Иймон гэх тухайн үеийнхаа нэлээд алдартай самурайтай гэр бүл болсон. Гэхдээ Оювагийн гэр бүлийн зүгээс Оюваг Иймонтой хамт одоо амьдрахтай гэрлэхийг нь зөвшөөрдөггүй байсан. Тэр утгаараа тэр хоёрын гэрлэлт бол бас тийм ч аз жаргалтай, эрхчлөөтэй биш байсан. Гэрлсний дараагаар Иймон буюу нөхрөндөө тун удалгүй нөгөө алдартай самурай байсан бол эсэргээрээ одоо булаан дээрэмдэгч, хүчирхийлэгч, дээрэмчин, хулгайч маягийн тал руугаа хандаж ирсэн. Тийм ч учраас Оюва за одоо энэ ингээд амьдрал цаашид бүтэхгүй юм байна гэж үзээд өөрийнхөө төрсөн гэрлөө буцахаар шийднэ. За ингээд Оюваг гэрлүүгээ харсныхан дараа нөхөр Иймон нь түүний хойноос одоо төрсөн гэрлүү нь хурж ирэхээр явдаг. Яг энэ үед нь Оювагийн аав буюу Юцуя Само ирж байгаа гэдгийг мэдэнгүүтээ замд нь тосож аваад зогсоодог байгаа. Тэгээд чи одоо миний employer буюу одоо миний ажилтнаас мөнгө хулгайлсан гэдгийг чинь би мэдсэн. Тийм учраас би бол охинтойгоо цаашид чамайг амьдруулахыг хүсэхгүй байгаа учраас чи одоо эндээс ингээд буцаа. Би та хоёрын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэхийг дэмжиж чадахгүй гэж хэлдэг. Энэ үед нь Иймон одоо сэлмээ гаргаж ирээд өөрийн эхнэрийн аав Юцуя Санг бүрлэгэж хөнөөдөг байгаа. Ингэж бүрлэгэж хөнөөнгүүтээ Иймон өөрийнхөө эхнэр болох Оюва дээр очиод сая ингээд аавыг чинь зам дээр нэг хүн хөнөөчлөө. Би тэр хүнийг заавал олж одоо чиний өшөөг авч өгнө гэж хэлдэг. Тэгээ ингэж Оюваг одоо уяраагаад өөрийнхөө гэртээ буцааж авчирч чаддаг байгаа. Ингэснийхэн дараа Оюва маань хүл хүнд болоод тэр хоёр хүүтэй болдгоо. Гэхдээ Оюва хүүгээ төрөөснөөс хойшоогоо би энэ одоо баг багаар муудаж эхэлдэг. Одоо төрхийн ямар нэгэн хүндрэл байсан байж болзошгүй гэж үздэг. Цаг хугацаа өнгөрөх тусам Оювагийн бие нь ингээд улам муудаад биеийн муудахын хэрээр өөрийнх нь зүс царайн ч гэсэндээ ингээ жоохон эвгүй болж эхэлсэн байгаа байхгүй. Ингээл жоохон зүс царай өнгө алдаал ус мөсөн ч гэсэн ингээл муудаж эхэлсэн. Нөгөө цав цагаан царайн ч гэсэн ерөнхийдөө гундаж ирсэн байгаа. Ингээд Иймон эхнэрээ мэдээж одоо аврахын тулд ойролцоох байдаг те гэрийнх нь хажууханд байдаг нэгэн эмчинд очиж эм бичүүлж авахар явдгаа. Энэ эмчих бол нэлээд баян айл байсан. Тэгээд тэднийхаар Оювагийн эмийг одоо бичүүлж авч нэлээд их орж гардаг болсон. Энэ эмчийг болохоор Кохэ гэдэг. Энэ Кохэ эмчийн ач охиныг болохоор Оуме гэж нэрлэдэг бахнэ. Оуме болохоор нэлээд залуухан бас нэлээд үзэсгэлэнтэй эмэгтэй байсан ч гэсэндээ яагаад ч юм нөгөө эмэгтэйчүүд муу ирчүүдэд татагддаг гихчлэн Иймонд сэтгэл татагдаж эхэлдэг. Тэгээд Иймонд одоо өөрт нь сэтгэлтэй байгаагаа хэрвээ та ингээд ихнэргүй байсан бол би тантай ингээд хизээч гэрлэхэд бэлэн гэдгээ ингээд илэрхийлж эхэлдэг байгаа. Гисэн ч гэсэндээ Иймон одоохондоо бол одоо ихнэртэй байгаа сэтгэлээ бол тавьж явуулаагүй байсан учраас ихнэртэй нөгөө танг бариад идэг. Гэтэл ихнэр нь сайжрахын оронд улам муудсаар л байдаг. Би энэ улам муудаал ус мөсөн бүр ингээд ихнээс ахуулаад халцарч унаад нүүр аман ч гэсэндээ бэлцээч хөөгөөд нэг л одоо ерөөсө базаахгүй байгаа гэдгийг нь ажиглангуудаа Иймон Кохэ дээр очиод ингээ манай эхнэрийн бие ерөөсө сайжрахгүй байна. Таны ингээд өгч байгаа эми чи уугаад ерөөсө улам муудна гэхээс сайжрахгүй байна гэж хэлсэн чинь Кохэ хэлдэг байгаа. За ингээд яг үнийг хэлэхэд бол те би ач охиндоо маш их хайртай. Гэтэл миний энэ хайртай ганц ач охин маань чамд ингээд дурлцсан гэд маш хэцүү байдалд байгаа. Тийм учраас би ингээд эхнэрээ чинь яг үнийг хэлэхэд одоо үгүй хийхийн тулд энэ эмэн дотор одоо хор хийж өгч явуулаад байгаа гэдгийг нь хэлдэг байгаа. Гэтэл Иймонд энэ санаа нь
таалагдсан. Яагаад гэх юм бол нэгдүгээрт одоо ихнэр болох Оюва сайхан царай зүсээ бүгднийг одоо бараг шахуу алдаа дууссан. Дээрэс нь тэдний амьдрал бол үнэхээр сайн байгаагүй, мөнгө төгрөг хоол унтнаас ахуулаад болж бүтэж байгаа юм байгаагүй учраас нэрээ яагаад одоо энэ Оюваг үгүй хийчээд би энэ баян айлд хөргөн ороод те залуухан сайхан ихнэртэйгээр ахин амьдралыг эхэлж болохгүй юм бэ гэж толгойд нь зур сэдгээ. Ингээд хэдийгээр мэдсэн ч гэсэндээ ийм ихнэртэй нөгөө хуртаа эмээ өгсөрлөөдөг. Ихнэрийнх нь би ингээд одоо улам муудаад ах орондоор нь ийм нөгөө нэг шин одоо ихнэр болох бүсгүйтэйгээ хаяа гадуур дотор гарч болцохоос ахуулаад хайр сэтгэлийн холбоо үүсгэж эхэлсэн байгаа. Тэгэл нөгөө ийм чинь залуухан найз бүсгүйтэйгээ гадуур явж байгаад гэртээ орж ирэнгүүт нь хачин аим шиг үзлийн мурдаас нь ингээ ухцдаг. Тэгээ дээрээс нь гэрт нь хоол ундгүй те идэх юм юуч байхгүй гэр орон навсрахаа салбархаа тэгэл бүр ингээд тэр гэрт орхоос бүр ингээд гуцдаг болсон учраас за энэ Оюваг одоо яаж ийгээд үхэхийг хүлээх юм бол би ер нь төвчгүй байна. Тийм учраас салах ямар нэгэн шалтгаан гаргаж одоо ирэх хэрэгтэй юм гэж бодоод өөрийнхөө найз болох Такуэцү гэж байгаа. Энэ Такуэцү гэдэг хүнийг Оюваг одоо хүчирхийлүүлэхээр хүсэлж авдаг байгаа. Гэтэл нөгөө найз нь хурж ирээд Оювад одоо бүх үнэнг хилтгээ. Тэгээд чи ингээ ер нь өөрийнхөө дүр төрхийг чи ер нь талент харсан уу гэсэн чи Оюва үгүй гэдэг. Такуэцү анх удаага Оювад толиогч өөрийнх нь царайг нь харуулдаг. Ингээд Оюва өөрийнхөө царайг нь харсан чинь ингээд нэг талынх нь нүүр нь ингээд яг одоо хөхөрт ч юм уу те түлэгдсэн юм шиг амар ингээд баг ингээд гоожцсан нэг нүдмүүд нь ингээд доошоо гоожцсан ингээд уртлынх нь бүх хүснүүд нь унтсан ингээд ийм болцсон. Тэгээ ингээд хүүхдээ тэрвэрээ сууж идгаар ингээд өөрийгөө тэгж талент анх удаага хардаг. Тэгээ шууд өөрийгөө харангуйтаа Оюва ингээд шоконд ордог. Уртлынхаа үс нь ингээд унтсан байгаа учраас сам аваад нөгөө уртлынхаа энэ хоосон хэсгийг хойноос үс аваад ингээд халахлах гэсэн чинь сам хөрөнгөтл ерөөсөө ингээл үснэ ингээ унаад байдаг. Энэ бүх одоо аимшигт зүйлийг харсны дараа Оюва галзуураад тэгээд одоо өөрийгөө хөнөөсөн гэдэг ийм домогтой байдаг. Оюва одоо газар дээр хөвтөд өөхөх хүртлээр Имоны нэрийг хэлсээр байсан гэдэг тэгдгийм байлээ. За ингээд нөгөө Имон чинь ашгүй нэг өөрийнхөө нөгөө дурлалт залуухан гэргээтэйгээ гэрлэх болдгоо. Гэтэл гэрлэлтийн өдөр болоход нөгөө эмэгтэй нь урдуураа ингээд юм унжуулсан байдаг шээ тий. Би тэрэн дээр Япон сүд бүсгүүчүүдийн хувцсын талаар тайлбарласан бичлэг хийсэн байгаа. Тэр бүрхүүлийнхэн цаанаас ингээд сүд бүсгүүгийнхаа царайг харахад бас жоохон бэрх байдаг нэг иймэрхүү тий. Ингэж байжгаад үл ялэг ингээ хазааж байжгаад яг өөрийнхөө нүүр царайг ингээ харуулах үед нь тэр нь өөрийнх нь шин ихнэр болох Оюмэ биш харин Оювагийн царай харагддаг. Тэгээ нөгөө Имон чинь зүрхэн хагартлаа ангуута шууд сэлмээ сугалж аваад Оюваг цавчаад хөнөөжин гэж бодсон боловч хэдхэн секундын дараа ингээ харсан чинь өөрийнхөө шин ихнэр болох Оюмэг цавчаад хөнөөцсөн байдаг. За ингээд ийм юм бол одоо хуучин ихнэр байхгүй, шинэ ихнэрч байхгүй. Тэгээ дээрэс нь энэс хойшоо бүр яг ингээ галзуурлын байдалтай хаанч авсан гэсэн одоо хуучин ихнэр болох Оювагийнх нь нөгөө нэг яг амар болцсон байсан дүр төрх нь үргэлж хойноос нь ингэж дагаж явж яадаг. Хин рүү чарсан гэсэн яг тэр дүр төрх нь харагддаг те. За одоо хинтэй ч уулзгаа байлаад би ууланд амьдардаг болно гэдгсэн ч гэсэндээ ууланд ч гэсэндээ одоо тэр сүнс нь хойноос нь дагаж явдаг гэсэн учраас удалгүй өөрийнхөө амийг бас хорлож өөд болсон гэдэм билээ. Тэрнээс хойшоо одоо нөхөртөө гомдож нөхрийгөө үзэн ядсан тэр Оюва гэдэг эмэгтэйгийн сүнс бол дандаа энэ тэнд ингэж харагддаг болсон. Тэгээ ялангуяа бас зарим домгууд дээр нөгөө гэрлийн юм дэнлүү байдаг ч тийм тэр дэнлүүн дотроос ингээ харагддаг. Тэгээ дээрэс нь зарим домгуудад бол нөгөө хүүхэдтэйгээ тухайн үедээ хүүхдээ ч гэсэн аваад өгсөн гэж үздэг учраас хүүхдээ тэрсэн тийм одоо аимшигтай дүр төрхтөө эмэгтэй сүнс бас энэ тэнд харагддаг гэж тэгдэм билээ. За тэгээд энэ Оювагийн нэрнийх нь утга нь болохоор яг энэ ханзыг харах юм бол рок буюу чулуу гэсэн утгатай юм байна лээ. Тэгээд энэ Оювад зориулсан одоо сүм дугнууд бас 1800-аад оны үед байсан ч гэсэндээ 2 дугаар дайны үед сүйтгэгдээд одоо болохоор энэ Оювагийн булшныхын чулуун гэх юм уу те Токиогийн Сугамод байдгийн гэсэн. За тэгээд эхнийхэн домог нь бол ерөнхийдөө ийм байна. Ер нь Японы сүнснүүд чинь хэд хэдэн төрөл байгаагийн нэг нь одоо яг үзэн ядалтанда одоо багтарсан сүнснүүд гэж байгаа байхгүй яг тэрний нэг тод жишээ нь бол энэ Оювагийн домог байдгаа. Нэмж хэлэхэд энэ Оюва Фантом буюу Оюва но Боре гэд бас кино байдаг. Энэ Оювагийн одоо сүнсний энэ домогон дээр дөрүүлж гарч ирсэн хэд хэдэн кинонууд бас байд юм байлээ шүү. Тэр кинонуудыг үзвэл бас сонирхолтой байж магадгүй гэж
би бодож байна. За одоо 2 дахь том руу орцгоё. Энэ бол Оцуя гэдэг эмэгтэй номог байгаа. Оцуягийнх нь хідүүлээ энэ ханзыг харах юм бол дю буюу манай монголоор шүүдэр гэсэн утгатай үг юм бэлээ. За энэ домгийнх нь түүх нь Утандоро буюу Цэн цэцгийн дэлгүүр гэдэг юм кинон дээр одоо жүжиг зохиол гэх юм уу те тэрэн дээр энэ бас гардаг. Яг энэ болж байгаа үйл явдал болохоор Японы одоо Обоны баяр гэж байдаг байхгүй юу? Манай Монголд одоо 4-5 дугаар сард байна уу да ханшнэх гэж байдаг шүү дээ. Амьтаа болон амьгуу бүхэн хөдөлдөг үе буюу одоо сүнс мүнс одоо юмнууд чинь газар доороос гарч ирж үзэгддэг үе гэж хэлдэг шиг энд Обоны баяр гэж зам болдог. Тэгээ одоо гарч ирж байгаа сүнснүүдтэй хүндэтгэл үзүүлэх. Дээрэс нь бас Мексик хөлөө хүүхэлдэйн кино байдаг шүү дээ. Гэт Коко сүнснүүд гарч ирдэг тэр үеүдт нь сүнс одоо өөрийнхөө хайртай аав ээж одоо ах トゥ хамаатан садныхаа сүнснүүдэд хүндэтгэл үзүүлээд одоо туртай мумын гаргаж тавьдаг тийм баяр байдаг шиг Японы тийм баяр байдаг байхгүй. Тэр баярын үеэр өрнөдөг гэдгээрээ энэ домог нь бас онцлогтой. За энэ баярын үеэр Огивара Шинножо гэдэг нэгэн ир одоо гадуур алхаж явжгаад тэр Обоны эхний шөнө нь нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй болон түүний зарц хоёрыг гутамжаар алхаж явж байгааг хардаг. Тэр зарц нь болохоор Цэн цэцгийн хээтэй тэм дэнлүү барьсан явж идэг. Тэгээ Огивара тэр даруйдаа харсан тэр үзэсгэлэнтэй эмэгтэйтэй шууд дурлаад гүйжчихэд ингээд танилцаад өөрийнхөө гэртээ урьдаг. Ингээд тэр хоёр шинжэнгөө гэрт нь юм ярьж суугаад тэгээ тэр шөнөөс ахуулаад энэ хоёр одоо үерхэх гэх юм да тий одоо тийм үерхэж эхэлдэг байгаа. Тэр хоёрыг шүнжэнгөө юм ярьж ингээд хонох үед нь цэцгэн хээтэй дэнлүүтэй зарцсан гадаа нь ингээд зогсож идэг байгаа. Өглөө болохынх нь алзад нь Оцуё Огиваратай салах ёс гүйцэтгээд одоо ингээд гэртээ арих ёстой гэдгийг учирлаад явдаг байгаа. Тэгээ яг иймэрхүү байдлаар яг энэ Обоны 3-5 өдөр энэ хоёр хоорондоо болцож дандаа Огиварагийн гэрт ингэж ямар нэг юм хийдэг байсан байгаа. Тэгээ ер нь ингээд одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн хос болохоор юу хийж болох вэ? Тэр бүхнийг ингээ хийгээд тэр гэрт ингээ байдаг болсон байгаа. Тэгээд одоо ерөөсө хайрандаа humбал бие биенээсээ хизээч салахгүй юм шигээр одоо бие биетэйгээ хамтдаа байдаг байсан боловч хамгийн сонин зүйл нь Оцуё ерөөсө нар мантахаас өмнө Огиварагийнхаас гараа явдаг байсан байгаа юм. За ингээд Оцуётой уулзнаас хойшоо Огивара бол ерөөсө хинтэй ч уулзах сонирхолгүй болоод гэрээсээ ч гарах сонирхолгүй болоод өдөржингөө унтаал шөнө нь болохоор Оцуё гэртээ хурж ирэхийг нь хүлээгээд хамтдаа ингээ шүнжэнгөө юм ярьж инээлдэж ингэж өнгөрүүлдэг байсан байгаа. Ингэж явсараад 20 хоног өнгөрсөн гинэ. Тэгээ ерөөсөө гэрээсээ гарч ирэхээ болоод хүн амтантай ч юм яриха болоод ингээд ирсэн учраас Огиварагийн хөршүүд нь нэлээд санаа зовж эхлээд энэ Огивара ер нь гайгүй байгаа даа гэж бодоод хоорондоо жигж өг хийдэг болсон гинэ. Нэг шүн хөрш өгнөө ингээд сонсч исэн чинь тэдний гэрээс нь ингээд хүмүүс юм яриад тэгснээ эмхтэй хүн инээж минийгээд ах шиг сонсогдоод эхэлсэн гинэ. Тэгэхээр нь нууцаар одоо Огиварагийн гэрлүүн гитж очингуудаа ханных нь нүхээр харсан чинь Огивара араг яс твэрсэн хөвтөж байгааг харсан гинэ. Тэгээ нөгөө ч өстө зүрхэн намаараа гартал айгаа зүгээр бушуухан шиг гэрлэгөө явсан гинэ. Тэгээ тэр үгээ ингээ бодохоор тэр араг ясных нь ингээ гар нь хөдлөөд ам нь хөдлөөд тэг ингээ ам нь хөдлөхөөр ингээ амнаас нь ингээ юу нь мэддэггүй ойлгомжгүй тиймэрхүү авианууд ингээ гарч исэн гэдгийг нь нөгөө үгэн чинь мэддэг байхгүй. Тэгээд нөгөө өвгөн чинь шөнө нь ерөөсөө унтаж чадсангүй өглөө нар мантахыг хүлээж нар мандангуут нь Огиварагийн гэрлөө бушуухан шиг гүйжчихэд нөгөөтгий чинь сэрээгээд хүү чи одоо юу болж байна яаж байна гэж хэлэнгүүтээ шөнө юу харсан гэдгийг хэлээд за чи нэг л юм чинь биш болсон биш үү чи одоо бушуухан шиг сүмд очих хэрэгтэй байна ламтаа уулзах хэрэгтэй байна гэж хэлдэг. Огивара ч гэсэндээ нөгөө хөршөө үгнийхээ үгийг сонсоод сүм рүү ламтаа уулзахаар явдгаа. Ингэж нөгөө сүм рүү явахдаа Огивара нэг сонирхолтой зүйлийг олж харддаг нь юу вэ гэх юм бол яг сүмийн хажуухан талд одоо тэр ингээ хүмүүсийг одоо оршуулдаг хэсэг байгаа. Тэр оршуулдаг хэсэг дотор ийм цэн цэцгийн зурагтай шинхэн булчин чулуу байгааг олж хардаг. Тэгээд тэрэн дээр нь Оцуёгийн нэр байгааг олж харддаг. Ингээд лам Огиварад Оцуёг ахин гэртээ нэвтрэх боломжгүй болгодог одоо тийм ичидтэй тийм нэг одоо элс мэс ч юм уу те нэг тиймэрхүү юм өгөөд тэгээ тэрийг нь Огивара гэртээ байршуулснаас хойшоогоо Оцуё ахиж одоо гэрт нь үзэгдээгүй гэсэн
домогтой байдаг. Хэрвээ та санаж байгаа бол Монголд ч гэсэндээ одоо юм сүнстэй нөхчсөн гэсэн иймэрхүү домог ярианууд бас нэлээд байдаг. Тэгээ энэгээр кино ч гэсэндээ хийгдсэн байдаг штэ. Дүримаа гэдэг байдаг. Дүримаа гэдэг сүнстэй нэг ир нөхчөөд тэгээд эхнэр нь тэрийг нь ажиглаж харангуудаа гэрийнхаа гадуур ингээ юм асгацсан чинь шүнэн нөгөө одоо Дүримаа гэдэг сүнс нь гэрийнхэн гадаа хурж ирэл орохгүй л нөгөө нөхрийн дуудаал нөхөр нь хөдөлж чадахгүй ингээл нэг бөө юм болж байгаа нэг кино байдаг шүү дээ. Одоо ерөнхийдөө тэр нэг цаад утга нь бол нэг юм байгаа юм. За тэгээ Огиварагийн хувьд болохоор ахиж одоо өөрийнх нь дурлалт бүсгүйн гэрт нь ирээгүй ч гэсэндээ хэдэн сарын дараанаас ахуулаад одоо нөгөө эмэгтэйгээ санаж битгэрээд алга болчихсон гэж үздэг. Тэгээ алга болонгууд нь хуршүүд нь бас хайгаад эн тэн тайж явж байхдаа нөгөө ариун сүм дотор байдаг. Хайрт бүсгүйгийнх нь булшиг ингээд онгоолгоод үдсэн чинь булшин дотор нь тэр араг ясна тэр Огивараг тэрсэн байдалтайгаар ингээд нэг авсан дотор 2 хүн байж байгаагаар олдсон гэдэг домогтой юм байлээ. Одоо харин үргэлжлүүлээд хэдүүлээ 3 дахь домог яриа руугаа орцгоё. Эрт дээр үед хижээми химэх шилтгэнд аяг тавгүй хаагчаар ажилладаг Окику гэдэг нэртэй эмэгтэй амьдран суудаг гэжээ. Тэгээд Окику маш үзэсгэлэнтэй учраас одоо орчин тойрон эргэн тойрных нь ирчүүд нь бүгдээрээ тэр Окикуд сэтгэл алдардаг. Тэрний нэг нь бол хижимэ шилтгэний эцдийн нэг нь байсан. Энэ хүнийг болохоор Аояма гэж байгаа юм. Аояма бол тухайн үедээ мөн л баг зэрэг алдартай самурай байсан. Тэгээ Аояма Окикуг өөрийнхөө эхнэр болгохын тулд янз янзын зүйлсээр сэтгэлийг нь татах гэж оролдоно, уруу татах гэж оролцдог ч гэсэндээ Окику бол тэрэнд нь хизээч зөвшөөрж байгаагүй юм байна. Тэгсэн ч гэсэндээ Аояма эхлээд одоо сэтгэлийг нь татах гэж оролцдог байсан ба сүүлдээ хүч хэрэглэж эхэлсэн. Тэгсэн ч гэсэндээ Окику ерөөсөө зөвшөөрдөггүй байсан маа. Хүч хэрэглээд ч дийлдэхгүй болохоор за нэг мэрэгэн арга бодож олоод энэ Окикуг өөрийнхөө эхнэрээ болгоё гэж боддог. Энэ мэрэгэн арга нь юу вэ гэх юм бол тэдний одоо тэр цайзд нь гэх юм уу те тэдний гэрт нь яг нэг 10 шиг маш гоё ийм үнэтэй тавг байдаг гэсэн маа. Тэр тавг нь болохоор энгийн тавг биш. Одоо манай Монголд ч гэсэндээ нэг хэсэг ийм сүвнэр шиг ийм тавгнуудыг ийм тавир дээр тавиад ингээд тавьчихдаг байсан штэ. Дээр нь ингээ янз янзын уран зураг мургуудтай алдартай биерээр зурсан тийм зурагтай байх тусмаа илүү үнэтэй болдог. Тэгээд тийм нэг цуврал одоо 10 зурагтай үнэтэй тавг байсан чинь тэр тавгных нь нэгийг аваад Аояма нуучдаг. Тэгэнгүүтээ Окику гдуудаад за энд ингээ 10 ширхэг тавг байдаг. Тэгтэл нэг нь байхгүй болчлоо. Энэ 10 тавгийг бол чи хариуцаж ингэж авч яв. Чи цэвэрлэгээ. Чи хэрвээ нэгийг ингээ зарцсан бол үннээ хүлээчгээ гэдэг. Тэгээ тэр тавг нь үнэхээр нэг ширхгэн л алга болоход одоо тэнд үйлчилж байгаа тэр нэг үйлчлэгчтэй зарцсан баг амнаас илүү үнэтэй болчиход идэг учраас хэрвээ алга болгоцсон байх юм бол цаазаар ахуулна гэдгээ ч юм уу те шууд худаг руу унгаад ална гэдгийг Окику мэдчихсэн. Тийм ч учраас ингээл сандраа шууд эхнээс нь ахуулаад 1 2 гэл нөгөөдгөө эхнээс нь ахуулаад тоолно. Тэгэл 9 гэл тэгээд тэгээ ахаа байхгүй учраас үгүй дахиад байгаа та ичимай нимай саммай юммай тэгэл гэж дуусчаал ахаад эхнээс нь ахуулаад ичимай гэл ингээл тэгэл бүр ингээл 1-9 гэл тоолол үнэхээр байхгүй учраас тэгэл угаасаа байхгүй байгаа байхгүй юм. Тэгээд нөгөө нэг Аояма ч хэлдэг. За чи хэрвээ миний эхнэр болох юм бол би чиний энэ алдаа гэж уучлая. Энэ юу вэ? Уучлая гэж хэлдэг байхгүй. Тэгтэл Окику би үнэхээр энийг алга болгоогүй. Би аваагүй. Би чадахгүй. Би одоо таны эхнэр болж чадахгүй гэд ингээ хэлсэн чинь нөгөө нэг Аояма чинь бүр янз янзаар нөгөөдгөө чи эрүүдэн шүүгээд одоо дээрээс дүүжилш нэг эрүүдэн шүүгээл янз янзаар айлгаас өртөөлж эрүүдэн шүүгээд эцэст нь тавгийг алга болгосон гэдгээ чи хэлдэггүй. Эхнэр нь болно ч гэж хэлээгүй учраас хамгийн сүүлд нь Окикуг одоо өөрийнхөө элдний араар ингэж хүчтэй зохиод тэгээд худаг руу унгаж алсан гэдэг түүхтэй юм бэлээ. Түүхтэй гэж одоо домогтой юм бэлээ. За тэгээд ингээд Окику гэдэг үзэсгэлэнтэй бүсгүй амьдрал дуусж байгаа боловч энэс хойшоо одоо шинэ өөр төрлийн амьдрал нь эхэлж байгаа юм л да. Яадаг вэ гэхээр тэр цайз дотор Окикуг өөд босноос хойшоо гэл харанхуй олонгот л гэх тэгэл одоо 1 2 3 гэж тоолж байгаа л 9 болол нөгөө ардхан байхгүй учраас гэл орилдог нэг эмхтэй тийм дуу ингээ бүр үд
өдөр болгон шүн болгон сонсогддог болсон гинэ. Тэгээ бүр өстө тэр хавийнх нь бүх хүмүүс нь дөрвөөд нөгөө аав ямаа чинь бүр одоо яагаа мэдхээ ойлоод гэхдээ өөрөө ингээд дотроо буруу юм хийсэн гэдгийг мэдж байгаа учраас тахилч дээр буюу одоо лам дээр ингээд очиж байгаа юм л да. Тэгээ манай гэрт ийм одоо нэг хүн сүнс ч юм уу те байна. Энийг одоо яаж тайвшруулж аргадах вэ гэдгсэн чинь нөгөө тахилч чинь за би одоо нэг юм арга бодё гэд тэдний гэрт нь шүн очоод яг ингээл сонсоол байжсэн чи шүн дунд болсон ч ахаал нөгөө нэг юм айсан гонхтой эмхтэй 1 2 3 гэл гэл явж байгаа л QMI гэл тэгэл яг нэг гэл орилох ёстой ч гэдэг нөгөө ардхан байхгүй учраас айд сандраад яг тэр гэл орилгохын өмнө нөгөө тахилч нь GMI гэл 10 гэл тгээлчдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй чинь орилохгүйгээр ингээ тайвшраад ардах нь алдчихлаа гэж нөгөөдөг чинь ингээ тайвшраад тэгээд тэрнээс хойшоогоо тэр аав ямагийн гэр буюу тэдний тэр одоо амьдардаг гэрт нь ахиж тэр 1-ээс 10 хүртэл ингээ тоолж байгаа дуу сонсогдоогүй гэдэг тийм томхтой байд юм бэлээ. Тэгээд одоо энэ түүх энд бол Японд бас янз янзаар яригдсан бэлээ. Тэгээд энэ яагаад одоо домогтой гэж байгаа вэ гэх юм бол энэ домгийн тухай хэрвээ та Японд хурж ирэх юм бол те Японд ирээгүйсэн ч гэсэндээ Японы талаар янз янзын аним үзэхэд кино үзэхэд за мөн одоо кабуки театр гэд байдаг шүү дээ. За мөн ноо театр гэж байгаа. Амар юм дүр мөртэй амар хувцастай тийм театр. Тэгээ эднэр дээр одоо энэ 3 эмэгтэйн дөрүүд маш их гардаг. Тийм учраас таад одоо ямар нэгэн Японы холбогдлолтой, соёлын холбогдлолтой юмыг нь үзэх юм бол за мөн одоо янз янзын номнууд бас байгаа, посткартууд байгаа тийм юмнууд дээр энэ 3 эмэгтэйн одоо дүр маш их дүрслэгддэг учраас таад бас танин мэдгүй ач холбогдолтой байсан болов уу гэж бодож байна. Тэгээд бүр одоо тийм сүнсийн талаар тийм хитрхи амар тийм юмнууд руу бүр үнэхээр би өөрийнхөө сонсогчдыг, өөрийнхөө үзэгчдийг бол оруулмааргүй байна. Тэрнийхээ оронд соёлын талаас нь илүүтэй энэ сүнс чөтгөр гэдэг ямыг нь таньж мэдээд одоо Японд хурж ирэхэд янз янзын урлагийн соёлын газруудаар нь очиход тэртээ дэргүү та одоо эдгээр дөрүүдтэй одоо тааралдах магадлал өндөртэй учраас багч ихсэн мэдээллийг олж аваад тийм сонирхолтой талаас нь ингээд харж үзээрэй гэж ярьж өгч байгаа юм шүү. За ингээд энэ удаагийнхаа дугаарыг энэ түрээд өндөрлөж байна. Дээрээс нь нэмээд та хэд миний Японд дахь тэмдэглэлүүд гэсэн Facebook болон Instagram-ийн гэрэл цэг масыг дагаж дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээд хэдүүлээ энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр бай.